Энэ бол жинхэнэ тусгай тогтносон Монгол улс болох юм байна гэдэг энэ өнгөрсөн 3 жилийн энэ одоо хүн төрөлхтөн тохиолдсон цар тахал бидэнд одоо маш сайн ойлгуулд мэдрүүлсэн. Одоо өөрсдөө эрчим хүчтэй, өөрсдөө бензин шатхуунтай, өөрсдөө үйлдвэртэй, заводтой хувцас хийдэг, хоолой хийдэг ийм улс байх ёстой. Энэ бол жинхэнэ тусгай тогтносон Монгол улс болох юм байна гэдэг энэ өнгөрсөн 3 жилийн энэ одоо хүн төрөлхтөн тохиолдсон цар тахал бидэнд одоо маш сайн ойлгуулд мэдрүүлсэн. Тэр тусмаа бид нар одоо энэ хүнсний аюулгүй байдлаа хүнсний хангамжаа эх орондоо шийдсэн ийм улс болох ёстой байна гэдгийг одоо хүн болгон ухаарт мэдэрч байгаа. Тэгээ энэ том зорилт бодлогыг хэрэгжүүлэхэд одоо манай баялаг бүтээгч нар эрхэм хүндэт одоо үйлдвэрийн ажилчид, албан хаагч нар, инженер техникийн ажилчид та бүхний маань одоо улс орондоо оруулж байгаа хувь нэмэр их чухлаа. Та бүхний бэлтгэсэн энэ одоо ариун сайхан хоол хүнсийг ард түмэн одоо хэрэгжиж байгаа. Энэ бол өөрөө хүнсний аюулгүй байдалтай шууд холбоотой асуудал. Тийм учраас өнөөдөр ерөнхийдөө бас манай энэ сайхан үйлдвэртэй ирж бас танилцаж үйлдвэрийн удирдлагуудаа бас зовлон жаргалаар ярилцлаа.